Зохиолч Бүрүжөвийн Баяр сайхан. Баяр сайхан зохиолч нь 1959 онд Завхан аймгийн Жавхлан суманд төржээ. 1982 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. 1974 оноос уран бүтээлэн эхэлж хөх туйрын тал, аав өвөл ирнэ, анир гүм нутаг, гэрэл гэгээ хүсэн зэрэг тууж өгүүлгийн ном хэвлүүлжээ. 1989 онд нэгдсэн үндэсний байгууллагын дэлхий дахины 500 шагналыг анх удаа хүртэж байсан байна. 1994 онд Монголын зохиолчдын хэвлэлийн шагналыг мөн хүртэж байжээ. Энэ удаа Бүрүжөвийн Баяр сайхан зохиолчийн 50 үйл өгүүлгийг хүргэж байна. Өвөлдөө савл хийвэл цас шидлэх дуртай. Хавар нь шин ногоо үндэс хөөж эрт гарах авч зуны турш тэнгэр хурмаст нь уйлагнаж байдаг газар. Өглөө өвдөшгүй өтгөн манан татаад дэр нь мөддөө салбарч сарнахгүй зовлонтой. Удаан мөлхөж усчийг ханхлагч энүүхэнд. Гэтэл бригадын төвөнд төвхнөж суурьшсан нь сонин. Цас уснаас зайдуу захтуу гаргасан. Газар дэлхий хавтсан биш нүүдэл судал хийю дээ гэж ярилцах болов. Хөр чигнээс даанч зөхөрмөр юм да. Гэтэл огт үгүй. Нутгийн сор газар дэлхийн сүрсүлд энд л байгаа мэт хургаж бригадын төв хэмээх энэ бяцхан суурьнд цоочтой цоочгүй, эзэнтэй эзэнгүй гэр хашаа энэ тэндгүй. Бүр саяхан хэдэн дүнзэн байшин босгож баг сургууль нээжээ. Бригадынхны багчуул заавал сумын төвд очилгүй. Эндээ үсэг ном заалгах болов. Багчуул тэгээд ном дэвтрийнхээ хавцсан дээр Наран бригадын баг сургуулийн сурагч гэж бичих болжээ. Мөн нэг дүнзэн байшингийн тотхон тушаа сурагчдын дотуур байр гэж шахмал банзан дээр дурайтал бичээд өлгсөн харагдана. Улсын ярилцах нь сургуулийн байшингуудыг Нурсан сумын буйран дээр барьж босгосон гин. Нар тоотой цун үзэгддэг болоод тийхүү Наран бригад гэж нэрлсэн ч юм болоо да. Тэгтэл энд ган гачиг зуд турхан болгон ч үгүй. Тэгж дуулдаач үгүй. Гал шиг халуун шатаад байхгүй. Тэсгэм хүйтэн тачигнаад байхгүй. Тэрнийг мэдчихэд бригадыг эндээс нүүлгий гэдэггүй ч байж болох юм. Баг сургуулийн байшингуудад урт урт тайрдас мод амаар нь гартал чигсэн хідэн пишин өглөөнөөс үдэш болтол зугаатай хүнгэнэн. Энэ нутагт багахан газар хус нар сургасан нь хөвчийн балар ой шиг нэгт шивүү болохоор түлээ түлшээр тасарна гэж эмээх хүнгүй. Сургууль, контор, халуун усны байшин барилга, ерөөс амьд амтан байгаа газар бүрт уулын модноос чинээндээ толтол татаж авчираад өвөлжин өрдөн. Ганц нэг хөгшөд аргалах моолхон нөөж базаахан ч бий. Гэвч одоо арга савар уурч явдаг хүн бараг үгүй. Тэгж явах цагч завч үгүй болжээ. Төмөр торох тайрч хийсэн дугуй бишэнд хөлдөө мод шажигнан ноцож оч харав хавч хичээл хийхэд саад тодгор болох нь үгүй. Анзаарахч хүүхэдгүй. Харин дарам хэмээх баавганаас ч дутуугүй ханхар хэлгийн нэгэн эр багшаасан зөвшөөрөлж авалгүй ангид нь гинт сүр сархийн орж ирээд эсги түрүүтэй том бахиалан пар хийтэл тавьсаар явж торхон бишинг онгойлгон түлээ нэмхийг багчуул дүрлийтэл ширтэн. Багш нь тэгэхэд юу ч хэлэхгүй. Дармын гарах мөчийг хүлээн суун. Хичээлийн үед ярьж шуугихыг хоригддог хүүхдүүдийн ар гэрийнхнээс уулзах санаатай хөдөөнөөс орж ирээд байхдаж завсарлаг хүртэл хүлээ гэдэг атал багш нь дарамт юу ч хэлэхгүй. Хүүхдүүд гайхах ч үгүй. Учир нь дармыг өдөртөө орж ирэхгүй бол галуунтарч ангид хүйтэн жавар хургахад хүрнэ. Дарам тэгэхээр хүүхдүүд хичээллэж байсан байгаагүй хамаагүй шуурах шиг туучин орж ирээд мөн л туучаад л гарна. Багчуул дармаас ихэд эмээх бөгөөд бүр ухаангүй айдаг нэг жаал бий. Дарам хүнтэй ярахтаа нүдээ дүрлийлгэн гар хуруугаараа дохиж зангах нь аашилж загнаж байгаа юм шиг барьж аваад зодохноо даач гэмээр. Инээх нь хүртэл нэг л ондоо чихний хингэрэг дөрөгтөл тас хөхрнө. Тэгж инээдэг хүн энэ бригадад өөр байх ч үгүй. Дөнгөж 6-наас хүрсэн нөгөө жаал хүүг нөхтөн мөндөл гэж дуудана. Хүү энэ хочондоо бүр дасчихжээ. Багш нь сурагчдын гэрц бүртгэж суугаад ариун гэж цохол дуутахад хүү нэрээ мартчихад хариу өгөхгүй байсан удаа ч бий. Хүү мөндлөө чамайг дуудаад байна гэж нөхтөн шуугилддаг байв. Багш нь гэж залуухан хүүхэн. Хүүхдүүд нэг бодлого өгөх юм уу? Унших шүлгийн нэр хэлчгээд л цонхоор хараад зогсно. Эзгүй цагаан цасан тал холын модтой уулнаас өөр бараагүй. Гэтэл багш нь тэртээ уулын зүгээс хин нэгнийг хүрээд ирэх юм шиг цонхоор харуултан зогсчл байна. Миний ээж яг л ийм хүн байгаа та
гэж хүү бодно. Магадгүй хүүгээ эрхвээ гэд харуулдан зогсдог ч юм билүү. Гэвч хүүн ээжидээ очиж чадахгүй л байна. Мэдхгүй юм чин дээ. Харин аавыгаа бол мэдэлгүй яах вэ? Аавдаа их ч хайртай. Багш нь саяавтар хүүхдүүд дээр зохион бичлэг хийлгэв. Багшигаа жинд жижигхүүцсэн шинжтэй элгэн тэрвэрч цонхоор хараад зогсож байх зуур. Жаал хүү ширээний ард нөхдийн адил хэрсэн бүжин шиг нугдаан суугаад манайх гэсэн томоо гарчиг тавиад бичсэн нь. Аав жолооч аймгийн төвд байдаг. Би эмээ өвөөтэйгөө хөдөө суудаг. Эмээ үнээ саадаг. Айлын тавиул үнээ саалгах дургүй. Туглаан голдог. Өвөө тугал татдаг. Би ээжигээ үзээгүй. Их сандаг гэжээ. Хичээл тарсан хойно багш ангид үлдэж хүүхдүүдийн зохион бичлэгийг дүгнэж суугаад жаал хүүгийн бичснийг уншаад сэтгэл нь айгүй болов. Багш дүн тавих гээд болж өгөхгүй болохоор нь босож цонхоор харж зогсов. Дахиад л цас малгайлжээ. Багшийн сургууль төгсөөд удаагүй тэрбээр өөрөөгөө ийм нэг цас уснаас өөр юмгийн нутагт иржтэй гэж мэдсэн авч гунигэлсэнгүй. Харин цааш гаж төрлөөн ярьж тохирох хүнээ ирэхгүй байгаад баахан зовнож байв. 100 хотын төв цэцэрлэгт монсны сүүдэрт ярилцаж суугаад ямар цөллөгийн амтан биштэй хаа явах чинь инэв гэж залуугийн хэлсэн санаанаас гардаггүй. Эл учир багш бүсгийн юм л бол цонхоор харж бодлогошрон зогсох болжээ. Өнгөрсөн намар ариуны аавыг анх орж ирэхэд мөн л ингээд зогсож байж билээ. Сургууль цугларах арай л болоогүй. Хүүхдүүдийг бүртгэж байсан цаг. Шинэ хаалганы нуус муухай жахарх үед 30 иргэм насны ир орж иржээ. Шал хан, самбар ширээ, юм бүгд шинэ. Багшийг ч мөн бригадынхан шинэ ирсэн хүн гэлцэж байлаа. Энд бүртгэж байна уу? Юу? Гэж багш өөр зүйлийг бодсоор хэлв. Хүүхэд бүртгэнэ. Нөгөө хүн энгэрийн халааснаас хүүхдийнхаа гэрчлэгээ гаргаж өгөв. Охин уу? Гэж багш ягаад ч юм асуужээ. Хөө. Авг нэр Дамбын ариун. Багш гэрчлэгээг авч дэвтэр дэлгээд эрээн цохролсон хүснэгт бөглөх гэтэл хүүгийн төрсөн он нь нэг л биш санагдав. Тэгээд бодож үзвэл 6 настай хүү байжээ. Нас нь болоогүй юм уу? Болоогүй ч болоогүй. Тэгвэл авахгүй. Эрэгчилж бас авахгүй хүүхэд байна. Та авахыг бодооч. Бүртгэжчхээч. Миний хүүч бас ухаан санаа нь гүйцэхдэггүй хүү байгаа юм шүү гэж тэрээр говь. Би тээврийн жолооч хүн. Аймгийн төвд суудаг. Нэрнээс цаашгүй үргэлж хөдөөгөөр давхиж явна. Тэргэндэн унтаж, тэргэндэн хооллож унталж явдаг. Ганц хүүтэй юм л да. Нэл хамтныг гэрт ганцаарангийн орхилтой биш. Бас алийн болгон машинаар авч давхих хувьд энд өвөө эмээд нь орхисон ухаантай. Уйдаад хэцүү шиг байна. Их уулдад тижэл хүрэгчгээд буцах замдаа хүүгэн үнсчгээд явъя гэж бодоод давхиж ирсэн чинь дагаж чаргуулдаад салдаггүй. Тэргэнд суучгаад хамт явна гэд бууж өгдөггүй гэж ярьлаа. Ээж нь хүүгэн хараад байж болдоггүй юм уу? Ээж нь хотод байдаг юм аа. Үлгийтэй нэлхаар нь л орхиод явчихсан хүн. Одоо нэг үйлдвэртэ гавшгаач болсон дуулдсан. Гавшгаач явсан хүн дээ. Хот руу тээвэр хийж аваад иртэл хүүг минь айлд хайчгаад л хот руу хүн дагаад арилаад өгсөн байсан. Ийм л хэцүүдсэн хоёр доо бид гэж сэтгэлэн дэлгэж. Та бол энэ сургуулийн багш нь. Бас эрхлэгчин шүү дээ. Авъяа л гэвэл аван шүү дээ гэж гуйжээ. Тэрэгч нь ойрхон байна уу? Гадаа үүдэнд би хүүгэн аваад ирэх үү? Багшийг толгой догтол дамба гадагш гарч хүүгэн дагуулад орж ирэв. Хариугүй туранхай жаахан биетэй. Бүлтгэр нүдтэй дэлдээсэн чихтэй хүү эцгийнхэн гараас чан гатгаж зогсно. Хүүгийн үсийг шинхэн хусжээ. Сургууль сурах дуртай юу? Гэвэл хүү эцгийнхэн хажууд наалдаж сурыг гэв. Тэгээд багш жаал хүүг бүртгэж авлаа. Заах уюул дүрм зөрчлөө дөө. Харин нас нь балчирдаад нөхдөөсөө хоцорч чухал би яах ч аргагүй шүү. Одоо тэгвэл одоо яана гэхэвдээ. Ямар ном дэвтэр хэрэгтэйг мэдхүү? Мэдхэн ч мэднэ. За яах вэ? Бичээд авъя. Аав хүү хоёрыг гарсан хойно багш цонхоор ширтэн удаан зогсов. Сэтгэл нь хөндөөрлөж байв. Ер нь их л уян сэтгэлтэй бүсгүй юм. Хөдөө нутаг гэдэг санснаас их л өөр юм. Хөдөөгийнхний амьдралч бас ийм хачин гэж бодож байв. Хайртай хүн нь үүнийг мэдэх ч үгүй. Жаалхуу ингэж сургуулийн сурагч болов.
Багш нь Наран бригадын баг сургуулийн 1-ийн А ангийн сурагч ариун гэж дэвтрийг нүүрлэж өгчээ. Жаалхуу шагшихаар сайн сурах нь үгүй. Гэхдээ л хүүхдүүдээс хоцорсонгүй. Мөндлөө үсгээ нүдлгүй. Мөндлөө тойгоо тогтоосон уу гэж ангийнх нь багчуул асуудаг байлаа. Одоо бол мөндлөө тойгоо хуулуулаач, шүлгээ уншиж өгөөч гэх болов. Харин жаалхуу нэг шүлгийг тунч сайхан уншина. Монголын үзэглэнд Сарангаа намайг төрүүлсэн ээж, яруу сайхан игшгээрэн бөмбөн бүвээлсэн ээж гэд уншихлаар багшийн нүдэнд нулимс хурж хүү гинэмсэглэн ширтдэг байв. Ингээд хүү үдээс ахгуулаад өдрийн талыг сургууль дээрээ бардаг болов. Багш нь үргэлжил томоотой суу. Томоотой суу дуулвуу гин. Залхуутай гэвч гэрч сууснаас тэр ядаж уйтахгүй юм чинь гадуур явж тоглосон хаачдаг үлээ гэж санаашрахгүй. Ер нь бригадын төвд хаачих байд. Нэг ижил хідэн хашаа, гудамж, цөөн хідэн дүнзэн байшингаас өөр юмгүй. Халуун усанд орохоор бол яах вэ? Жаахан зайдуу гарч уур савсаж байдаг дөрвөлжин цагаан байшинд очино. Гэвч жаал хүү тийшээ зүглэхгүй. Бригад зоноороо халуун усны авгай гэлцдэг ханд хэмээх тарган улаан эмэгтэй аашлаад халгаахгүй. Хүний хүүхэд шалзалснаас мөрөөрөө явъя дүү минь. Арилж үз, гэртээ түмпэнд суухгүй юу гин. Томчуулвал яах вэ? Өөрсдөө угаачихна. Харин хүүхдийн биеийг угааж өгөх хэрэгтэй болохоор энэ хүн залхуурч байна да гэж жаалхуу бодно. Бригадын халуун усны байшинд бууз жигэнсэн шиг үргэлжил уур савсаж байдаг нь сонин. Хүү тэгээд гэртээ усанд орно. Эмээ нь палантай түмпэнд ус халааж жаалхууг бүр шалдаж суулгаад нүд нүрийн хүртэл савандаж айхалж өөхлөн угаана. Эмэгний гар хуруу ойрд янгинаж өвдөөд хідэн үнэгийн арай хийд сааж байгаа болохоор ач хүүгийн угааж цэвэрлэж чадсангүй. Тэгтэл жаалхуугийн ариун цэврийг багш нь шалгажээ. Багш хүүхэд бүрийг дэрэгдэн дуудаж авчираад гар хөлийн хумсыг нь үзэхэд жаалхуугийн хөлийн хумсны урт улсныг яана. Багш хумсыг нь харж ийм хөөрхөн хүүхэд ийм муухай хумстай байж болохгүй дээ гэхэд хүүхдүүд инээлдэжээ. Эмээгийн нүд юм сайн харахаа болоод хумс авч чадахгүй байгаа юм гэлээ. Усанд орсон уу? Ороогүй. Усанд ороод ирээрээ. Багш нь хумсыг аваад өгье гэв. Ариуныг суудалтаа суулаа дотуур байрны хүү арын ширээнэ тэгнэж хөвтөд чихэнд нь мөндлөө чи нүх малтах гэж хумсаа ургуулсан уу гэж дооглох нь тэр. Бүрэнкий болох үес эмээ нь ач хүүгийн усанд оруулав. Малж явсан өвөө нь гаднаас бөөн жавар дагуулan орж ирэхэд хүү Ти үүдэ бушаа хаагаарай гэв. Гэгээн багш минь хүүгийн дааруулаад орхив гэж өвгөн сандран. Төмпөнтэй усанд шалдан суугаа ач хүүгийн хараад аливдээ үзий хөлдчихсэн биш байгаа да гэхэд хүү хөлдөөгүй гэж хөөгчн. Өвгөн үстэй дээлийн тайлж галд дөхөж суугаад ийм мал гэж бас байдаг хэмээн гайхшран өгөөлөв. Эмгэн ач хүүгийнхаа төргийн нарийнхан хүзүүг савндах зуур олвоо гэв. Байдаггүй, олсонгүй, харанхуй болцоход. Ногоон тохойдол тэнэж яваа болов. Хамаг мал цуваад ирсэн байхад ганцаараа л тасраад үлдэж. Энд нэг хөөрхийн амтныг дэлэн хөөхөн санаад байж байгаа гэж ер мэддэггүй болтой юм. Өөрийнх нь үр төл мөн л байлтай. Тугалд нь тижээл тавьбөө. Өгсөн. Жаахан өвс тижээлж барагдах шахлаа. Базарт хэл дуулах юмсан. Малаа тавьсан улс чинь өмхөх юмыг өгмөрдөө гэж эмгэн хэлв. Хоёр хөгшин тавиул үнэний тухай л ярьж байв. Үдэш бэлчээрээс ирэхгүй өвл турш өвгний үлийг борж байгаа мал. Зайлвал хол газраас тууж авчираад нустгаа санаад байгаа болов гэж бодож явсан нь би. Тэгтэл нутгаач сандаггүй, хашаатай туглаач сандаггүй ийм нэг амтан байжээ. Тэгээд өвгөн орой бүр үнэний хойноос явна. Тууж ирэхгүй бол бэлчээртэн хонхооч тоохгүй. Ууг нь уран зураачийн биерийн үзүүр хүргэсэн шиг дув дугараг сартай. Хилэн хар зүсмийн сайхан үнэ авч сайхнаас цаашгүй. Өөрийн дуурайсан бяцхан сартай нялх дуглаа юунд тоохгүй байна уу гэж хүү гайхна. Өвөөгийнхаа хамт тэр зөлгийн үнэний ирэлд мөн ч олон удаа явсан. Тэгж яваад хүү өвөө тугал нь мөн л байгаа да гин. Харин ээ. Тугал нь мөн л бол ирэх л ёстой. Үр төл нь өлсөөд хээр явсан эхийгэн өдөржин харуулдан хүлээж байгааг мэдчил баймаарсан гэж жаалхүү бодно. Хүүг унтсан хойгоор аав нь ирв. Бас л яаруу бачуу явжээ. Эхэн дамбад өглөж хээрийн амтэн гэвэл чамайг л хэлэх байх та
Орон гэртээ тавтай унтаж үзсэн үү юу? Хүү дээрэн ирчгээд нэг шүнчигэсэн өвөртөлж унтаад явахгүйг бодоход гэртээ ганц саяг цай бүтэн оочж чаддаггүй л байхаа да гэв. Дамба халан усанд булхаад би хөнгөрч таатай сайхан унтаж байгаа хүүгийнхэн зулайг үнэрлэж олуулаа яваа. Ганцаараа л зам хазаагаад ирсэн нэ. Сумын төвд нөгөөдөл маань хүлээж байгаа. Энэ шөндөөн багтаж тижээлийн аж ахуй арга учиртай. Урагшаагаан цас дарчихлаа. Мал дөвс хэрэгтэй байна шүү дээ ээжээ. Энд харин ямар шүү? Зам дагвал хунгарлсан харагдах юм гэв. Эцэг нь хоймор цуугаа гансаан сэтгүүрдэж чи наатахаа битгий сэрээч холт бас л дагаж чаргуулдаад унана гэлээ. Энд цас дардаг муу нэртэй болохоос биш ямар зутрааж байсан биш дээ хөөхий гэд эмгэн хүүгийнхээ өгсөн баатантайг задлана. Хүүхдийн эсгийн гутал гаргаж ашгүй олоод ирсэн үү? За яамэ. Хуучин нь бүр Багдад хөлийн холгох болсон. Өсөж байна. Төргөн өсөж байна. Энэ бүр яг таарна гэв. Хүүгийн сурлах хэрэг зэрэг байна да ээжээ. Хэмэдэхүү. Болоод л байгаа юм байлгүй. Багштай нэг саявтар нэг таарсан юм л хэлсэнгүй. Багштай нэг уулзах юмсан. Ёр боломж таарч өгөхгүй юм да. Гээд дам баяхтай халуун хоол савхтана. Миний хүү одоо хань ижлийн юм бодмоор доо. Чамаас бусдад нь санаа зовхооргүй л боллоо. Сайхан муухан яах вэ? Сайн л хүн таарвал боллоо шүү дээ. Хүүхдэд их шиг хэрэгтэй юм хаана байна? Энэ өвгөн чагунц хоёр юу удах вэ гэж ээж нь ярьж байв. Дамб өгдөөчгүй суун. Хүүгэн дэрэгдээ авах юмсан гэж тэр бодов. Нэг ханшуу юмтай болох юмсан. Гэтэл эхнэр нь санаанд орж эрт өмнгийн явдал дурсагдахад муухай өлөгчин чамайг гэсэн нэгэн хорсолтой бодол төрөв. Эцэг нь ингэж харанхуй шөнөөр ирээд харанхуй шөнөөр явж одов. Хүү мэдсэн ч үгүй. Бяцхан дух хацар дээр нь аав нь сахалтай хошуугаан хүргэхэд унтсан чигээр бензин тосны үнрээ нь мэдэрч бүр зүүдэлж байжээ. Хүүхдэд их шиг хэрэгтэй юм хаана байна гэж эмээн жаал хөөхөө төлсөөр явж ээжд нь хүргэж өгөв. Ээж нь цонхоор хараад зогсож байх юм. Тэгтэл багштай тун адилхан харагджээ. Эмээ, эн чинь манай багш байна шүү дээ. Биш ээ, ээж чинь байхгүй юу? Гэж эмээн хэлв. Энэ өвгөн чуганц хоёр юу утгав те? Гэд эмээн гарч яв. Ээж нь цонхоор харсаар зогсож. Миний хүү цонхоор харах дуртай юу? Гэв. Манайд цонх байхгүй л дээ. Нээр нь тийм л дээ. Ээж нь хүүгээ ирнэ гээд л харуулдаад зогсох дуртай гэв. Ээж нь эмээгийн үлийн том цагаан хаач барьж хүүгийн хөлийн хурууны хумсыг авав. Хүү өглөөр цэрвэл өвөө нь эзгүй эмээ нь үнэгийн сахаар гарчээ. Дэрний хажууд шинэхэн цагаан эсгийн гутал тавьжээ. Хүү модон тагшинт хийсэн борцыг идэж дуусаад гадагш гарвал эмээ нь үхрийн сарвчанд үнэ тугалтайгаан ярьсаар явна. Өлөн зүлмэнл хонов. Хөөхий дөө хөөхий. Одоо нэг гэдэс гарвуу да гэж нэг тугалтаа ярьж сүүгийн шавхсан угчны шилийг газар тавиад өвсний хашаанд оров. Хүү эмээ би ийм гой гуталтай болсон гэвэл эмгэн ач хүүгийнхэн гутал руу хараад өмс аав нь явуулсан байна лээ гэв. Эмгэн урьд шөнө аавч нэрсэн гэвэл сэрэж хэлсэнгүүгээд бас л уйлж урвайх болов гэж боджээ. Ингээд өвс твэрсээр явж цаан чин өвөө нь харагдана уу? Хараарай. Өнөөх золигийн үнэ урьд шөнө ирсэнгүй. Өвөө нь олж ирэх санаатай явсан юмсан гээд нарууд харна. Өвлийн наранд дөнгөж улайр нь тодорч хөөрх айдсан асаад дууссан цог шиг ажгүй. Айлын үнэ ирээгүй юм уу? Гэвэл эмээн. Тэр тавиулаас өөр ямар амьтан тэгж явах вэ? Гэлээ. Жаалхуу тавиул өнөний туглыг ихэд өрөвдөв. Тэр тугал саяхан өгжуулж гэдэс цадсан авч их маань яагаад алга байна вэ гэсэн шиг өрөвдөлтэй харж байв. Жаалхуу тэгээд хашаанаас гарч өвөөг нь тосхоор яв. Тоодгор үстэдэл үнгэн лоовз эсгийн гуталтай бяцхан хүү цасан дунд харлан зурайсан малын жим дагаад гүйв. Бригадын алууд үнэ малаан сааж дуусаагүй бололтой. Ойр хавьд хүн амтангүй ил хөл. Бушуу явалгүй өдрийн хичээлээс хождож мэдэн шүү. Бригадын баг сургуулийн сурагч ихч дүү хоёр голоос чаргаар мөсцөөж яваад жаалхууг харж мөндлөө хаачхан вэ гэж хашгирав. Жаалхуу лоовзаа сайтар бүчилсэн болохоор тэдний дуудахыг сонссон ч үгүй. Өвлийн наран хөөрөө дудаагүй. Талын цагаан цасан шилний төмөн үртсгэмээр гэлтгнана. Дөрөлж дээр гарвал өвөө налга. Үнэ малч харагдсангүй.
Тэр тавиул үнэ ногоон тохойдол байгаагаас зайлахгүй. Тэнд үргэлж цас бахтай дулаан шивээ хялган ганхаж байдаг юм чинь. Хүүгүүсээр баригадын хог хаядаг газарт дөхөж очивол хог дүүрсэн жалганаас нэг жижиг гөлөг гарч иржээ. Гөлөг хүүг хараад гаагс хийж дороо оцон суугаад сүүлэн шар болзуулна. Жаал хүү малын жимийг алдалгүй дагсаар гөлөгний хажууд хурж чи энд юу хийж байгаа юм? Өлсөд хог малтаж байна уу? Эзэн чинь хөөгөө юу? Надаас битгий ээ. Харин дарамгай чамайг үзвэл өшөглөөд л хөөн шүү гэв. Ловоз дух руу нунжиж нүдийг хаагаад байсанд хүү бэлэтэй гараараа аргаш болгож чи битгий хог ухаараа заа юу? Намайг дагаад яваарай. Тэгвэл би гэртээ харсан хойноо идэх юм уу шүү гэд мөн л цаашаа яв. Тэр гөлөг араас нь дуртай дагаж хүүгийн мөр гутлыг үнэрлэн гүйн. Хүү гүүнгэн байн байн эргэн харж ногоон тохоо ороод л буцна. Тэнд манай өвөө байгаа. Бас нэг үнэ би. Хол айлын улс манайд гууж тавьсан юм л да. Туглаан сандаггүй их муу үнэ шүү гэж ярьж ав. Тэр гөлөг нь ингэж өгсөн мал амтны сэг хайж хог хаягдал эргэж малтаж явааг бодвол ихэд ядарч ягдсан амтан бизтэй хөөрхий. Тэртээ ногоон тохойн зүгээс өвөө нь тавиул үнээг туусаар айсвэ. Жаал хүү эргэж хараат гөлөгт хандаж хэлсэн нь харав. Өвөө ирж явна. Айлын үнээг тугаад ирлээ. Одоо ч имээ айшилж гарна да. Тэр үнээг тугалд нь аваачиж өгөх юм шүү дээ. Өвлийн наран илч муутай тунайгүй ёлтохор. Гэвч хүүгийн нүд ихэд гэлбэж байв. Их цагаан тал руу анивчин байж харахад нүдэнд нь гүйлгэнэх тунгалаг ус нулимс гэж андуурмаар гэлтгэнэн.